Хүн сүдэ аж ахуйн сайд Ноёнбатцарыг уучлалгүй албан тушаалаасаа өөрийн сайн дураар огцорно гэлээ. Зарим нэг хүмүүс уучлалгүйгээд ухамсараараа хүслээрээ огцордог, ёстой сайхан жишиг тогтлоо гэж магтаад сүйд. Эдний бурууч гэж юу ах вэ? Хэргийн нарийн учрыг мэдэхгүй байгаа тул ингэж байгаа юм. Хамаг учир нь өөрийнхөө хүсэлтээр шоронгоос мултарч чаддаг нэг тийм залжин тогтолцоо бий болж байгааг л ард иргэд сайн мэдэхгүй байна. Шоронд орох хэрэг хийчгээд өөрийнхөө дураар шоронд орохгүй байж болдог. Тийм л хууль бус гаж жишгийг Монгол Ардын нам нийгэмд бий болголоо. Сайд хэрэг хийсэн үү? Хийсэн. Хариуцлага хүлээх ёстой юу? Ёстой. Гэвч хариуцлага гэдгийг албан тушаалаасаа огцорсон төдийгөр хаагаад өнгөрдөг зүйл гэж ойлгуулж байна. Хэрвээ ийм юм байх юм бол дурын хүн сайд болж аваад санаандаа дултал хууль зөрчиж идэж ууж ашиглаж шамшигдуулж аваад за би хариуцлага хүлээе. Сайн дураараа огцорлоо шүү. Тэгэхээр одоо надтай олон долоо юм ярих хэрэг алга гэд явах нь байна шүү дээ. Ийм л юм болоод байна. Тэр ширээ үнсэх шахан бүхийж уушлалгуудаг сайд Бацаргийн хэрэг зөвхөн жижиг дунд үйлдвэрийн зээлээр зогсохгүй. Мал хамгаалах сан гэчээр дамжуулан гаргасан 40 тэрбум төгрөгийн асуудал бас босч ирэх ёстой. Товчоор хэлбэл Монгол улсын малын тэжээлийн жилийн хэрэгцээ 10 тэрбум төгрөгт өлхөн багтдаг атал сайд Бацаргийн А149 тоо тушаалын дагуу 40 тэрбум төгрөгийг 27 компани тарааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн бизнесний өртгийг 4 дахин нугалж мөнгө угаасан хэрэг бөгөөд статистик үзүүлэлтүүдийг харуул 2016 онд 9 тэрбум 500 сая төгрөг, 2017 онд 11 тэрбум төгрөгийн үүс тэжээл гадаадаас худалдан авчаа. Үлдсэн 30 тэрбум төгрөг нь хаашаа орчих вэ? Нөгөө банк бус санхүүгийн байгууллага Ламбарт банк руу орсон байх уу? Багаараа бодоход хаашаа орсон тодорхойгүй 30 тэрбум төгрөг согтогдож байгаа юм. Эндээс харуул сайд Бацарыг уучлалгууж албан тушаалаасаа огцрох гэж нь ёстой хөгнөө төрөсөн явдал байгаа биз? Төсөөлөн бодвол ийм хэрэг үйлдсэн сайд нараас шоронд орох уу? Эсвэл албан тушаалаасаа огцрох уу гэж асуудаг. Нөгөөх нь ч би ч одоо шоронд ороод ямар юм хийх вэ? Яршиг зүгээр огцорсон болоод л хил амгүй салъя гэдэг бололтой юм. Энд зөвхөн мал хамгаалах сан гэж хөтөлбөрийн болохыг л дурдлаа. Цааш нь нухал тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэж юмнаас бас идэ бээр цовно. Нарийн яриул ганц Бацарыг сайдч биш. Хэн гэдэг хүнд ямар гэдэг компани зээл өгөхийг нөхөршөөр зөөлдөг. Бүлгийн дарга хаян хэрваач энэ асуудал бас холбогдох ёстой. Хуулийн хэлгээр бол бүлгэлийн хийсэн гэмт хэрэг болох ёстой атал ганц Бацарыг сайдаар тугдгсан болоод өнгөрөх гэж байгаа нь өөрөө гэмт хэргийг нуун дарагдуулах гэмт үйлдэл гэж нь болж байгаа шиг байна. Ингэж уушлалгүйхгүй та нар. Шоронгийн дорны цаанаас авсан ялныхаа 3/2-ыг ч юм уу эдэлчгээд ерөнхийлөгчөөс ч юм уу улсын хурлаас гаргадаг өршөөлийн хуулиас л уучлалгүйж өршөөл хүсэх ёстой. Харин энэ уучлалгуйлт нь өөрөө бараг гэмт хэрэг болох байх шүү явж.